Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлс үгийн бүгд найрамдах Казахстан улсад хийсэн төрийн айлчлал. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлс үх бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 4-р сарын 20-оос 23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийлээ. Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жил Монгол улсын төрийн тэргүүний төвшөнд тус улсад 20 жилийн дараа хийж байгаа айлчлал юм а. Казахстаны ерөнхийлөгч Токаев 2024 онд ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон юм. Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны төвшнийг шат ахиулан стратегийн түншлэлд хүргэснээ тунхаглан зарласан юм а. Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дах манай улсын анхны стратегийн түнш орон болсон юм. Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биелээ болж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжинэ гэдэгт итгэл дүүрэн байна. Манай хоёр ард түмний ахын дүүсийн найрамдал нөхрөлөл үеийн үед батчин бэхжиж, Монгол Казахстаны стратегийн түншлийн харилцаа хамтын ажиллагаа хүн мөнхөд цэцгэлэн хөгжих болтугай. Ерөнхийлөгч хөрөлс үхийн төрийн айлчлал маш үр дүнтэй болж байна. Бүс нутаг болон олон улсын түвшинд бид байр суурь нэгтэй гэдгээ нотоллоо. Бид Монгол улстай харилцах харилцаанд чухал ач холбогдол өгч байна. Эргэмсэг ноён ерөнхийлөгч танд болон Монголын ард иргэдэд амжилт хүсэн өрөөж сайн сайхан бүхнийг өрөөё. Бидний найрамдал нөхөртөл бат бөх байх болтугай. Баярлалаа. Ерөнхийлөгч өнгөрсөн 5 жилийн хугацаанд Төв Азийн бусад бүх орнууд руу өөрөө айлчилсан. За энэ эдгээр одоо улс орнуудын ерөнхийлөгч нарсан манай улсуудаас хариу айлчлал хийсэн ийм одоо бүрэн бүтэн гадаад бодлого болж цогцороо одоо яг хэрэгжиж байна. Энийний одоо гол үр дүн нь юугаар харагдаж байгааг нь хувийн хвшлийнх маань аж ахуй нэгжүүд баялаг бүтээгчид маань бол энэ бизнес форумынхаа үеэр ч гэсэн хэлж байна. Монгол зохион байгуулагч байгаагаас харилцан солилцож байгаа энэ төлөөлөгчдийнх нь одоо амнаас гарч байгаа үгээрсэн харахад бол энэ шин зах зээл нэгдсэн. Энэ удаагийн айлчлалаар олон баримт бичиг зурна гэдэг нь өөрөө хоёр талд одоо эрх зүйн орчноо нэмж бүрдүүлэх юм хэрэгцээ шаардлага бол өсөж байна. За энэ хүрээндээ бид нэр дахиад одоо манай дотоод бодлого үргэлжлүүлэх, за мөн одоо бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, за цаашлаад шинжлэх ухаан, түүх, соёл, урлаг тийм ээ. За бусад энэ яамдын хамтын ажиллагаа, хэвлэл мэдээллийн салбарч гэсэн ингээд олон чиглэлээр эрх зүйн орчноо бүрдүүлэх, гадаад орчноо бүрдүүлэх энэ ажил бол хийгдэж байна гэж үзэж байгаа. Гурван улсын хоорондоо хэлэлцээ явагдаж байна. Хэрвээ энэ нь амжилттай хэрэгжвэл Монгол улс болон Казахстаны хоорондоо чанартай авто зам нээгдэж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх юм. Иймээс энэхүү хэлэлцээрийг эцэслэн амжилттай хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд Монгол улс ариун туршлагатай. Тэр дундаа ноос нуулуураар хийсэн бүтээгдэхүүн нь дэлхийд даяар танигдсан. Монгол улсын ерөнхийлөгч Астана хотноо болж буй экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэнд оролцсон улсынхаа байр суурийг илэрхийллээ. Манай улс энэ уулзалтанд улс бэлчээрийн газрын менежмент, байгаль суурилсан шийдэл гэсэн 3 санаачлага дэвшүүлэн оролцсон юм.
Энэ удаа Казахстан, Монгол, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Азербайджан, Армен, Гүрж, Орос, Хятад, Итали, Герман, Япон зэрэг улсын төр засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын байгууллага, банк, санхүү, түүний дотор Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, холбогдох салбаруудын эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэлгээд 1500 орчим төлөөлөл хүрэлцэн иржээ. Эрхэм мандат ерөнхийлөгч Касим Жомарт Такаев таны мандатаар зохион байгуулагдж буй экологийн асуудлаар бүс нутгийн энэхүү дээд түвшний уулзалтаас гарах санал санаачлах зөвлөмжийг бодит ажиллагааг болгоход Монгол улс бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлж байна. Бүгд найрамдах Казахстан улсын Астана хотноо экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтанд оролцох үеэрээ бүгд найрамдах Армен улсын ерөнхийлөгч Ваган Хачаантурянтай уулзав. Ерөнхийлөгч хөрөлс өөх Токаевнаар албан ёсны хилцээ хийж стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын давцан дах хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Бүгд найрамдах Казахстан улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлнэ. Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, эрүүл мэндийн зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны төр хилцээрийг хэрэгжүүлэх хамтарсан замын зураглал гаргана. 6 дугаар сараас Казахстаны Скат авиа компани Улаанбаатар Астана чиглэлд шууд нислэг хуйлдаж эхэлнэ. Тээвэр логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан ажлын хэсэг байгуулна. Худалдааны эргэлтийг 500 сая $5 хүргэж Монгол улсаас ноос, ноолуур, арьс шир, махан бүтээгдэхүүн, Казахстан улсаас жимсхэн, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Бизнес форумын үеэр компаниуд нийт 17 хамтын ажиллагааны санамж бичиг гэрээнд гар үсэг сурлаа. Мөн 20 гаруй сая $5 үнийн дүн бүхий гэрээ хилцэл хийлээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Казахстаны ерөнхийлөгчийн санаачлага 2 тэрбум мод төсөлтөө уялдуулан хэрэгжүүлнэ. Төв Азийн орнуудын C5 нэмэгнийг форматыг ашиглан Монгол улсын оролцоог хангасан дээд өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна. 1997 онд Францын Арева гэдэг групп Монгол, Казахстан хоёр руу зээриг ороод өнөөдөр Монголд ямар байдалтай байж байна. Өнөөдөр Казахстан бол тэр Францын хөрөнгө оруулалтыг аваад ашиглаад өнөөдөр дэлхийд дээр ураны экспортын номер 1-р улс болцсон байна. Топ 5-ын нэг өгөөд 1-рийнх нь байгаа. Тэгэхээр бол энэ хамтын ажиллагаанд бол Казахстанаас суралцах, энэ бодит боломжийг ашиглах хязгааргүй их нөөц байна гэж үзэж байгаа. 2025 оны одоо хоёр улсын худалдаа эргэлтийн нийт бүтээгдэхүүн бол өмнөх үеийнхээс 7.7%-аар бол одоо өссөн үзүүлэлттэй байгаа. За энэ утгаараа бол одоо улс төрийн тунхаглал болох энэ бизнесийн энэ хамтын ажиллагаа бол стратегийн түншлэг бол улам өргөн хүрээнд авч хэрэгжүүлэхэд бол маш их чухал ач холбогдолтой байгаамаа. Монгол улс Казахстан улстай худалдаа эдийн засгийн харилцаагаа доктортой хөгжүүлж байгаа бөгөөд манай улс тус улсад хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос, ноолуурын бүтээгдэхүүн, хэвсэн цэр, мөн таранцит автомашин нийлүүлдэг. Харин Казахстанаас гурилан бүтээгдэхүүн, чихэр жимс, цагаан будаа, тамхи, коньяк зэрэг бараа бүтээгдэхүүнийг импортлдог. Одоогоор манай хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд харьцуулахад 7.2%-аар өссөн үзүүлэлттэй байна.
төрийн тэргүүний айлчлалын хүрээнд ерөнхийлөгчийн тамгын газар хоёр талын худалдаа ажилуулгын танхим болон гадаад харилцааны яамд хамтран хоёр орны 200 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хөрөнгө оруулалт, худалдаа, хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр логистик, мэдээллийн технологи зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах боломж эрэлхийлэн Казахстан Монголын бизнес форумыг зохион байгууллаа. Эрхэмсэг ноёд татагтай нараа та бүхний мэдж байгаачлан Монгол улсын засгийн газар Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнуудтай худалдааны хэлэлцээ байгуулах албан ёсны хэлэлцээг 2023 оны 9-р сараас эхлүүлж 2025 оны 6-р сард байгуулсан. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол улсаас экспортлох 367 нэр төрлийн бараа тарифын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдахар болсон. Эдгээр барааны 97.5% нь хөдөө аж ахуй мал аж ахуйн гаралтай хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн бөгөөд Монголын экспортын өрсөлдөх чадварт нийцсэн олон нэр төрлийн барааг тарифын хөнгөлөлтөнд хамруулах боломжийг бүрдүүлж байгаа юм а. Эдгээр өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс сүхийн төрийн айлчлалын хүрээнд олон чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Тэр дундаа байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахаар болж байна. Энэ бол эрчим хүчний салбартай нэгт холбоотой асуудал учраас бид хамтран ажиллахад бэлэн байна. Хамгийн гол онцлог бол бид нэр өнөөдөр Евразид гарах гол бас үүд бол энэ Казахстан улсын дуртай бол маш хэрэгтэй байгаа. Нэг талаас нөгөө талаас бол манай хоёр улсын худалдааны эргэлт өнөөдөр 53 сая Америк доллар боловч ойрын хугацаанд бол 500 сая Америк доллар болох зорилт тавьж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн нь бол бизнес эрхлэгч нараа авч явж байгаа нь маш их ач холбогдолтой байна. Дан ганц компани явахаас илүү үнцэнтэй байна гэж би тэр хувьд харж байна. Энэ одоо төрийн айлчлалын үед бол маш их олон компаниуд маш их амжилттай ажиллаж гэрээ хэлцээрүүдэд хийгдэж байна. Тэгэхээр энэ улсаас бол хард суралцах, шийдвэрлэх юмнууд зөндөө байна. Улсны суулгын төрийн айлчлалтай холбоотойгоор яваад өнгөрсний ар дээр бол одоо ажлууд жишээ нь маш хурцтай явсан. Үдсэн туулсныг ирж сонсож үзэнгээ бас өөрсөндөө авч ашиглах, суралцах юм юу вэ гэж тийм зорилгоор л энэ айлчлалд оролцож байгаа. Энэ хүү айлчлалд оролцсноор Төв Азийн орнуудын экспортын үйл ажиллагаагаа дэмжих ийм зорилготой ирсэн. Энэ боломжийг олгосон Монголын худалдаа ажилуулгын танхим, хүнсний хувьсгал, төрийн бус байгууллага, ерөнхийлөгчийн тамгын газар талархлаа илэрхийлье. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс сүх бүгд найрамдах Казахстан улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Астана хотод байрлах Алем AI хиймэл оюун ухааны олон улсын төвд зочиллоо. Мөн энэ үеэр 90 гаруй баялаг бүтээгчид тус төвтэй танилцсан юм а. Алем AI олон улсын төв нь нийслэл Астана хотод байрлах бөгөөд Төв Азийн бүс нутагт хамгийн том хиймэл оюун ухааны төвүүдийн нэгт тооцогддог бөгөөд боловсрол, судалгаа, инновац, бизнесийн үйл ажиллагааг нэг доор төвлөрүүлсэн бүтээцтэйгээр онцлог юм. Энэ улсын эдийн засгийн бол хурцтай хөгжөөд одоо 300 тэрбум долларын буюу одоо Монголоос 12 дахин том эдийн засаг болсон байна. Харилцаа холбоо, техник, технологи, хиймэл оюун ухааны хувьд бол маш өсрөнгөө хөгжиж байгаа учраас энэ улсад ирж одоо туршлага солилцохоор ирсэн байна. Монгол улсын ерөнхийлөгчийн өдөр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа баяраар ахлуулсан 90 гаруй баялаг бүтээгчид Казахстаны үйлдвэр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав. Казахстан улсын Акмолын мужид байрлах агрофирма Родинан 1961 онд байгуулагдсан хөдөө аж ахуйн салбарын томоохон олон чиглэл бүхий компани юм. Зөвхөн үйлдвэрлэл эрхэлдэг төдийгүй ажилтан иргэдийн амьдрах орчныг зохицоор нь шийдсэн жижиг суурин байгуулснараа онцлог билээ.
Манай үйлдвэр нийт 19 нэр төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ингэхдээ өдөр тутмын хэрэглээ болох сүү, тараг, зөөхий, цэцгийн тос зэргийг үйлдвэрлэдэг. За бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Тохойн урилгаар өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс сөх Казахстан улсаар төрийн ажлыг хийж байна. За энэ ажлын бүрэлдэхүүнд одоо бизнесийн 85 аж ахуйн баялаг бүтээгчид маань оролцож байна. Өчигдөр бид нар бизнес форумаа хийсэн, B2B уулзалтаа хийсэн. Өнөөдөр ингээд Казахстан улсын Родина тосгонд үйл ажиллагаа явуулдаг хөдөө аж ахуйн кластер том аж ахуйн үйл ажиллагаатай танилцж байна. Энэ тосгон өөрөө 1700 хүнтэй бол түүний 700 энэ одоо хөдөө аж ахуйн салбар буюу энэ одоо сүүний үйлдвэрт ажилладаг юм байна. Энэ сүүний үйлдвэр нь өдөрт 121 тонн сүүг үйлдвэрлэж Стана хот руу нийлүүлдэг ийм одоо үндэсний хэмжээний кластер том хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдөр Стана хотын 50 гаруй хувийг сүүн бүтээгдэхүүнээр хангаж байгаа ийм одоо том аж ахуй байна. Бүтээн байгуулалт нь бол үнэхээр гайхамшигтай хүүхдийн сургууль, цэцэрлэг, ажилчдын амьдрах орчин, нийгмийн одоо бусад асуудлуудыг шийдсэн байдал. Ингээд харахад бол бас монголчууд бид нар ч бас яг ийм хэмжээний үйлдвэрлэл хийх боломжтой. Үнэхээр тэнд бол одоо хамтран нэгдээд яаж хийж болохыг тэгээд дээрэс нь өмч хөвцлийн дараах тэгээд тэр аж ахуй иргэдтэй өгөөжтөө яаж аваа явж байгааг одоо бид нар сая мэдээр үзтээ. Зэсна групп нь үр тариа боловсруулах гурил гомон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тус улсын стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэгчдийн нэгт тооцогддог бөгөөд технологи суурилсан хөгжлийн загвараараа тус компани нь агро үйлдвэрлэл хүнсний боловсруулах салбарын амжилттай туршлага болж байна. Улсын томоохон гурил гомонгийн үйлдвэрлэгчийн үйлдвэрээр зочлоо. За энэ дээр бол ялангуяа элдв холигчгүй нэмэлтгүйгээр ямар гомонг үйлдвэрж байгаа тал дээр манай бизнесүүд бол бүр нарийн шат дамжлага бүр дээр бол танилцаж, за хоорондоо бас туршлага солилцож, экспорт импорт хийх боломжийн талаар бол ярилцсан их үр дүнтэй аял боллоо. Тэр жилдээ Казахстан улс руу махан экспортлж байгаа ийм компани байгаа. Тэр цаашдаа экспортоо улам тэлж хөгжүүлэх талаас нь, туршлага судлах талаас нь энэ удаагийн аялал багтаж ирсэн. Түүнийг маш баяртай байна. Казахстан улсад Астана хотод ажиллаж байгаа бүрэлдэхүүнд нь хавж байгаад маш их адлахж байна. Казахстанд үйлдвэрлэсэн хамгийн хатуу буудагаар хурлаа үйлдвэрлэдэг. Цагт 8 тонн ам үйлдвэрлэдэг энэ үйлдвэрийг эзлээ. Төрийн ажлын хүрээнд үндэсний урлагийн их театр, Дүүр бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Астана хотын Гуаниш Баавын нэрэмжит, Казак үндэсний хөгжимт драмын театрт анх удаа Монголын сайхан орон тоглолтоо төлөвлөж, морин гурийн болон ботоо зургийн үзэсгэлэнг бүгд найрамдах Казахстан улсын ард түмэнд сонирхоллоо. Айлчил болгон дээр бол мэдээж маш олон санамжчдгүүд зурдаг. Энэ удаагийн санамжчдгийн хүрээнд бол музей хоорондын соёлын өв талдаа, угсаатны судлал талдаа хамтын судалгаа хийх ийм бас гаргалгаанууд бол санамжчдгүүдэд зурагдсан байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхийн бүгд найрамдах Казахстан улсад хийсэн энэхүү айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шин шатанд гаргаж, стратегийн түншлэлийг бодит агуулгаар баяжуулсан чухал үйл явдал боллоо. Түүнчлэн энэхүү айлчлалаар ерөнхийлөгч хөрөл сүх бүрэн эрхийнхээ хугацаанд Төв Азийн бүх оронд айлчлал хийж, харилцаа хамтын ажиллагааг шин шатанд гаргасан анхны төрийн тэргуун боллоо. Ийхүү богино хугацаанд харилцан айлчилсан хоёр улсын төрийн тэргүүнүүдийн энэхүү идэвхтэй хамтын ажиллагаа нь Монгол Казахстаны харилцааг бүс нутаг болон олон улсын давтсанд улам баттган бэхжүүлэх чухал суурь болж байна.